За тэгэхээр тригонометрийн адилхан сэдвтэй холбоотой дараах бодлогуудыг тайлбар өгье. За тэгэхээр шалгалтанд дэдэг агуулгууд болохоор ийм бодлого байгаа. Косинусын ялгарын косинусын утга нь мэдэгдэж байгаа давхар өнцгөө синусыг болох ийм бодлого өгсөн байна. За энэ англи хэлбэр нь байна. За тэгэхээр бодлого яаж бодох вэ гэхээр зэрэг эхлээд энэ ялгарын косинусыгаа утгыг задлана. Томьёогоор задлана гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ томьёо нь ямар томьёо гэж үгээр зэрэг косинус А-гаас B бол косинус А гүшин косинус B нэгдсэн синус А гүшин синус B гэдэг томьёо байгаа. Та ихэнд бичсэн нөгөө 6 томьёоноос авчаарай. За үүнийхээ дараа тооцоол болох утгуудаа тооцоолно. Тухайлбал косинус 4-ний P буюу 4-ний P гэдэг маань 45 градус шүү дээ. Тэгэхээр косинусын 45 градусын утга бол 2-ны язгуудаар 2-той тэнцдэг. Синусын 45 градусын утга нь мөн адилхан 2-ны язгуудаар 2-той тэнцдэг байгаа. За тэгэхээр энэ хоёр ижил үржигдэх хаалтнаас гарч байгаа бол хаалтн дотор энэ хоёр үржиж байгаа гэсэн үг. За ингээд эхний томьёогоо ашиглажлаа тий. За одоо дараа нь яах вэ гэхээр зэрэг энэ маань өөрөө 5-ны 3-тай тэнцүү гэдэг өгсөн учраас 5-ны 3-тай тэнцүүлж байна. Тэгэхээр нэгэсэндээ хамгийн анхны үгт болохоор зэрэг энэ ялгарын косинус 5-ны 3-тай тэнцүү байсан бол одоо бид нар энийг томьёогоо задлсаар агаад энэ нийлбэрийг болгоод бичсэн. За тэгэхээр энэ нийлбэр маань бол 5-ны 3-тай тэнцүү болж хувирч байгаа гэсэн үг тийм ээ. За үүний дараа болохоор зэрэг 2-ны язгуудаар 2-ыг сэтгэлийнхаа баруун талд гаргаад 5-ны 3-таа хуваачна. За энэ нэгэ хуваахаа зэрэг энэ байран сольж үржигдээд ийм хэлбэртэй болж байгаа гэсэн үг. Үндсэндээ бид нар юу мэдэж авах гэхээр косинус синусын утгууд нь болохоор 5-ны 3-ыг үржих язгуудаар 2-тэй тэнцүү байна гэдгийг мэдэж авлаа. За одоо дараагийн юм болохоор энийхээ хоёр талыг квадрат зөвшөөрчээ. Энэ хоёр талыг квадрат зөвшөөрчээ. За тэгэхээр энэ хэсэг маань буюу тэнцвэрлэлийн зүүн гар талын хэсэг маань нийлбэр учраас нийлбэрийн квадратын томьёогоо задлах ёстой. За тэгэхээр нийлбэрийн квадрат маань болохоор 1-р илэрхийллийн квадрат дээр 1 ба 2-р илэрхийллийн 2сан үр дүрийг нэмээд дээр нь 2-р илэрхийллийн квадратыг нэмнэ гэдээ бид нөгөө 7 томьёоны нэг хэлбэр шүү дээ тийм ээ. За ингээд задлж байна. За энэ дараа юу болох вэ гэхээр энэ хоёр маань өөрөө тригонометрийн үндсэн айлтгал талаас тэнцүү. За энийг бид түрүү харсан тийм ээ. Синус квадратаар нэмэх косинус квадрат бол нэгтэй тэнцүү ядгаа гэдэг үүний тригонометрийн үндсэн айлтгал гинэ гэж үзсэн шүү дээ. За дараа нь энэ болохоор зэрэг синусын давхар өнцгийн синусын томьёо гараад ирлээ. Тэгэхээр томьёогоо бүгдээрээ зүүнээс нь баруун тишээ явуучих юм бол ийм хэлбэртэй болчихно. За ингээд 1-д нэгэн синус 2 альфа гэдэг бол ерөнхийдөө юутэй тэнцүү авах вэ гэхээр зэрэг энэний бид нар хоёр талыг квадратаар төвшүүлсэн шүү дээ тийм учраас зэрэг энэний квадраттай тэнцэн. Энэний квадраттай тэнцэн гэсэн үг. За энэний квадратыг олсон байдлын дарагдж байна. 5-ын квадрат 25, 3-ын квадрат 9, язгуудаар 2-ыг квадрат зөвшөөрөл 2 гараад нэг 9-ээр үзэхээр 18 болчихж байгаа. За ингээд нэг хэсэндээ энэ тэнцвэрлэлийн баруун зүүн талыг квадрат зөвшөөрөх юм бол баруун тал нь ийм болж байна. За зүүн тал нь болохоор зэрэг ийм болж байгаа гэсэн үг. За ингээд энэ тэнцвэрлэл маань явсаар хагаад ийм хэлбэрээр шийдэж байгаа байхгүй юу? За энэс цаашаа бол хялбархан байна тийм ээ. За нэмэлтгүй нэг тэнцвэрлэлийн баруун тал руу ялгуур олгож хасаж чадвар шийдвүлээд ингээд ялгуурынхаа утгыг олох юм бол тэмдэгтэй 25-ны 7 гарч ийн. Ингээд бид нар нөгөө синусын давхар өнцөг хэдтэй тэнцүү вэ гэсэн асуултанд хариулаад бодлогын зөв хариулт D байсан байна. За ийм байдлаар бодлогын за дараагийн бодлого болох зэрэг мөн адилхан өнөөдрийн үздсэн одоо нөгөө тригонометрийн адилтгалаа ашиглах бодлого байгаа. За бодлогын хэлбэр нь болохоор зэрэг шалгалтын материал дээр ингэж тавигдсан харагдаж байна. Синусын утга мэдэгдэж байгаа косинусын давхар өнцгийг олох хэрэгтэй. За тэгэхээр бодлого нь яаж хийгдэх вэ гэхээр зэрэг ерөнхийдөө косинусын давхар өнцгийн томьёо маань 3 хэлбэртэй байдаг тийм ээ. За тэр 3 хэлбэрийнх нь синус агуулсан хэлбэрийг ашиглая. Яагаад тэгэхээр бидэд өгөгдсөн зүйл бол синусын утга өгөгдсөн байгаа учраас. За ингээд энэ томьёог ашиглах нь шүү дээ. За тэгээ энэ дотор орсон энэ синус квадрат альфаг нь эхлээд олоодох ёдоо. За тэгэхээр синус квадрат альфа гэдэг нь синус альфаг үзэн синус альфа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр синус альфа маань 3-ны 1-тэй тэнцүү учраас 3-ны 1-ийн квадрат бол 1-ийн 1 гэсэн үг. За одоо энэ томьёогоо үргэлжлүүлэн одоо бичих юм бол косинус 2 альфа тэнцүү 1-ээс 2-ыг бүртгэн. За тэгээд синус квадрат альфаг бичих ёстой. За тэрний оронд бүгдээрээ сая олсон энэ 9-ийн 1 гэдэг утгаа бичнэ. За ингээд хэлбэр тооцоол хийх юм бол энэ эцсийн хариу бол 9-ний 7 гарах нь. За ийм байдлаар бодох нь. За дараагийн бодлого. Бодлого номер 3. За 3 дахь бодлогын хувьд болохоор за шалгалтанд өгсөн бодлогоо хэлбэр маань ийм байгаад байна.
За бидэнд болохоор давхар өнцгийн синус косинусуудын хоорондын хамаарлын мэдээлэл байна. Тэгээд эндээ тусламжтайгаар синус альфагийн утгыг олох хэрэгтэй байна, тийм ээ. За ингээд тодорхой зэрэг за өгөгдсөн одоо адилтгал буюу тэнцэтгэл маань ийм хэлбэртэй байгаад байна. За одоо тэгвэл тэнцэтгэлийнхаа 100 гартаа даа синус 2 альфаг томьёогоор задлаа. За энийг бод бид нар нөгөө өмнө үзсэн давхар өнцгийн томьёоноос мэдчихэж байгаа. За косинусын давхар өнцгийн томьёо 3 хэлбэртэй байгаа. Энэ удаад нь бүгдээрээ синус агуулсан үедээ сонгож авъя. За ингээд энэ тэнцэтгэлийг баруун зүүн талд орлуулах зүйлүүдэд олоод авсан учраас цагаад орлуулга хий. Тэгэхээр 2-ыг үүсгэн синус 2 альфа гэж байгаа. За тэгэхээр синус 2 альфа маань энэ хэлбэртэй байна. Тэгээ энэ 2-оор нь үржүүлээд ингэж бичдэг юм тийм ээ. За энд болохоор косинус 2 альфаг оронд энийг бичнэ. За түүнээс гадна ард нь нэмэх нь 1 гэсэн нэмэгдэхүүн байгаа. За энийг бичээд өгөх ёстой. За ингээд жижигхэн тооцоол гэх юм бол 2 2-ын 4 гэдэг нь хаалтгүй болж байна. За энд болохоор энэ хоёрын хаалтыг зарчих юм бол энэ нэгтэйгээ нэмэгдээд 2 болох нь байна. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг яг эмэгдэх юм бол гэсэн үг тийм ээ. За дараа нь яг хөглөө зэрэг хоёр талыг нь 2 хуваасан байна. Өөрөлдвөл энийг хуваах нь 2 гэдэг. За ингээд бичих юм бол 4-ийг 2 хуваахад яг 2 гарч ийн 2-ыг 2 хуваахад 1 гарч ийн энэ 2 нь хураагдаад алга болчихно. За ингээд энэ хэлбэр маань ийм байдал руу шилжиж байгаа гэсэн үг. За дараа нь яг хөглөө зэрэг энийг энэ хэсгийг яагаад косинус квадрат болсныг та нар ойлгож байгаа. Яаж ойлгох вэ гэхээр зэрэг тригонометрийн үндсэн адилхалтаа ашигласан байна. Тэгэхээр тригонометрийн үндсэн адилхалт чи косинусын квадратыг синусын квадратыг нэмэхэд 1 гардаг шүү дээ. Тэгэхээр нэгээс ханд синус квадрат гэдэг бол косинус квадрат альфатай тэнцүү болж таарна тийм ээ. За ингэж бичснийхаа дараа эндээс ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргаж ийн хоёр туйланд косинус альфа байгаа байхгүй. За тэрийг хаалтнаас гаргачих юм бол үндсэндээ 2 синус альфа тэнцүү косинус альфа болно. За тэгтээ хаалтнаас гаргасан илэрхийлэлтэй бүгдээ тэгтээ тэнцэхгүй гэж үзэх хэрэгтэй болж байна тийм ээ. За мөн нөгөө талаас энэ хоёр талыг косинус альфа хувааж байгаа гэж ойлгож байна. Косинус альфад хувааж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр нөгөө хуваагчдыг байж болохгүй гэдэг нөхцөлөөр энэ косинус альфа нь тэгтээ тэнцэхгүйгээр гараад ирчихэж байгаа. Тэгээ энэ косинус нь хуваагч косинустай хураагдаад энэ бол косинус квадрат альфа косинус хуваахлаар энэ болж байгаа юм тийм ээ. За энэ дараа яагаад хангас гарч байгаа гэхээр зэрэг хоёр талыг нь мөн адилхан косинус альфад хуваацсан. За тэгэхээр синусыг косинус альфад хуваахаар зэрэг хангас гарна гэдэг өмнө бодлын жишээнд багш нь тайлбарласан шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ хангас болоод за энэ хувааж байгаа үржигдэхүүн хоёр маань тэнцэтгэлийн баруун талд хуваагч болоод ингээ 2-1 болчиход байна. Энэ косинус хайцсан мэдчихэж байгаа тийм үү? Хоёр талын косинус хуваасан учраас баруун талын косинус хураагдаад 1 болчихж байгаа байхгүй. Зүүн тал нь болохоор синусыг хуваах нь косинус гээд адилхан босоод хангалттай тэнцэж байгаа. За ийм байдлаар. За дараа нь яг хөглөө зэрэг давхар өнцгийн синусыгаа томьёог ашиглаад энэ байдлаар бичиж болно. Өөрөөр хэлбэл хаас өнцгийнхаа тийм. За тэгээ энд орлуулга хийхдээ бол тангсын утгаар тодорхой бид сайн энд олсон. За энийг мөн адилхан ингээ орлуулчих нь тийм ээ. За тэгээ энэ хэлбэр тооцоолол бол та нар хийж чаднаа. За бодлого номер 4. За 4-р болгоны хувьд болохоор зэрэг өгсөн зүйл маань энэ байна. За мөн адилхан энэ өгсөн. За тэгээ олох зүйл маань болохоор зэрэг хоёр илэрхийллийн нийлбэрийн синусыг болох нь тийм ээ. За бодлогыг яаж үздэг вэ гэхээр за энэ хоёр өгсөн зүйлээр татныг удаа бичсэн байна. За дараагийн зүйл нь болохоор зэрэг эдгээрийг квадрат зөвшөөрсөн байна. Өөрөлдвөл энийг квадрат зөвшөөрнө. За тэгэхээр тэнцэтгэлийн 100 гаруй тал нь квадрат зөвшөөрсөн бол баруун гаруй тал нь бас зөвшөөрөх ёстой. Тийм учраас энийг нэгийн квадрат гэж ингэж гарч ирж байна. За энэ мөн адилхан нэгийн квадрат ингэж гарч ирж байгаа гэсэн. За тэгээ энэ хоёрын нийлбэр мэдээж нэгтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл энэ эхний тэнцэтгэлийг 100 гаруй тал нь квадрат зөвшөөрдөөд баруун гаруй тал нь мөн хоёр тэнцэтгэлийн тэнцэтгэлийн маань 100 гаруй талнаас квадрат зөвшөөрдөөд ингээ явсаар агаад энэ хоёр маань нэгтэй тэнцүү болж байгаа. За одоо энийг нөгөө үндсэн 7 томьёо тийм ээ хураангаа үржүүлэхийн айлтгахтай ашиглаад задлах юм бол нэгдүгээр илэрхийллийн квадрат дээр нэмэх нь 1 ба 2 дугаар илэрхийллийн хорьсон үжир нь энд байна. Тэгээд дээр нь 2 дугаар илэрхийллийн квадрат нэмнэ гэхээр зэрэг энд гарч ирж байна. За яг энэ томьёог дахиад энэ дээр ашиглах юм бол энэ хоёр нь гарч ирж байгаа. Косинус квадрат альфа, синус квадрат бета тэгээ энэ хоёрын хорьсон үжир нь энд гарч ирээд
Энэ хоёрсын үзрүүд адилхан байсан учраас ерөнхий үзрүүдэд хаалтнаас гарсан байхгүй. Тэгэхээр хоёр болчихж байгаа гэсэн. За энэ хаанаас гарсан нэг үг гэхээр зөвхөн үндсэн альфабет ясаад энэ аргументууд нь адилхан байх хэрэгтэй гэдэг анхаарал шинээрээ энэ альфа байгаа учраас энэ хоёрын нийлбэр нэгтэй тэнцүү байна. За энэ мөн адилхан. Синус квадрат б дээр нэмэх нь косинус квадрат б-тэй тригонометрийн үндсэн айлтгуулсаар нэгтэй тэнцүү. Ингээд нэгүүдийг орлуулчихна. За дараа нь энийг харах юм бол нөгөө 6 томьёонд байгаа. 6 томьёонд байхаа синус нийлбэрийн синусын томьёоны одоо яг зүүн тал хэлбэр шүү. Түүнийг нь баруун тал хэлбэр шийдвүүч ийм болоод ирчихэж байна. Ингээд хялбар байдалтай болж байна тийм ээ. За одоо энд төсөөтэй гişүүд юм гэхэд 2 гаргасан байна. За энэ бол хэвээрээ ахна нь. За тэгээд энэ болохоор зэрэг нэгтэй тэнцүү. За хаанаас нэг гарсныг манайх мэдчихэж байгаа энэ шүү дээ. Энэ нэгтэй, энэ нэг маань одоо энд захиж гарч ирж байна гэсэн үг. За одоо эндээс энэ нэмэгдэхүүн хоёрыг нөгөө тал руу шилжүүлэх юм бол 1-ээс 2 гэсаад хасах 1 гарч байна. За үржигдэхүүн хоёрыг мөн тэнцвэрийн баруун тал руу шилжүүлэх юм бол хуваах 2 болж байна. За ингээд бидний хайж исэн 2 өнцгийн синусын нийлбэр нь болохоор зэрэг сөрөг 2-ны 1-тэй тэнцүү байсан байна. За 5 дугаар болгыг түрүүлдэ чи энэ болохоор зэрэг тригонометрийн адилтгал гэхээс илүүтэй тригонометрийн функцтэй холбоотой бодлого байна. За тэгэхээр энэ ихний дөрвөн бодлогын бодлыг зэвсэгтэй сайхан тэмдэглэж аваа хүүхдүүдээ.